Сайн уу манайхаа. За юу байцгаана хүмүүсээ. Сонио сайхан юу вэ? Бид хоёр арай жоох удчлаа. Харин тэглээ арай л жоох удчлаа. Төрсөн өдөр боллоо гэжсэн Харин болсон. төрсөн өдөр арай л Нэг удаа төрсөн өдөр ямар ч байсан болсон. Төрсөн өдөр баг уржигдэр л дуусах шивтэй. За өнөөдөр бид хоёр өсвөр насны би, одоогийн би, өсвөр наснд байснаасаа би хэр өөрчлөгдсөн бэ? Өсвөр насндаа ямар байсан бэ? Одоо тэрнээс юу өөрчлөгдсөн бэ гэдэг талаар ярихаар бэлдсэн байна. За би одоо ингээд зүгээр л тархинд ингээд орж ирсэн юмнуудаа бичиж бэлдсэн аахгүй юу? За энийг эхнээс нь болцъё. За нэгдүгээрт жижигхэн юмыг маш томоор хүлээж авдаг байсан. Өсвөр наснда би. Яг үнэ. Зүгээр одоо жишээ нь юу ч нэг хүн над руу хараад инээчих юм бол бараг гэлээ яхаа над руу хараад инээч. Гүчмгэл тэгэл зүгээр нэг найзтайгаа муудалцлаа гэж дотор ингээл пал хийсэн мэдрэмж авдээ штэ. Энэ одоо намайг яагаад байгаа юм? Яг нэг юм дэлхийн центр юм шиг өөрөө. Тий. Яг одоо дэлхийн центр гэж би өөрийгөө боддог л та. Гэхдээ шал өөр утгаараа тий нөгөө нэг юм. Дэлхийн центр нь би байлаа гэдэг юм төгс байх албагүй гэдгийг ойлгоцсон гэх юм уу. Тэгээ одоо болохоор ер нь нэг юмыг яг ер нь миний хувь юм жижиг юм хүн дээр үлээж авдаг хүн л дээ. Гэхдээ тэр үеийнхээс ол мэдээж маш бага. Тэгээ хоёлын ээлжлээд ярих би ингээд ярьж идэл чи өөрийнхөө ингээд нэмээд явах. За хоёрдугаарт за энэ бол надад маш анзаарагтаад би бас өмнө ч ярьсан да. Сэтгэл хөдлөл ихтэй байсан. Жишээ нь ингээд догтлдог, айдаг, сандардаг, юмд баярлдаг юм сэтгэл хөдлөл ихтэй. Одоо жишээ нь ямар нэг юм өмнөх өдөр ингээд тогтлоод унтдаггүй ч юм уу тий. За саяны төрсөн өдрөөр хичээл орохоос өмнө яг нэг унтдаггүй шүү дээ. Маргааш удаа би ямар ангид орох болоо. Юу миний хувцс хэлсэн амар яана маргааш удаа яана хинтээ найзлах болоо яах болоо тий. Өмнө би ингээд бүр айл төрсөн өдрөө болоод дараа жилийн миний төрсөн өдөр хэд өдөр байна гэж хараал. Тэгэл 5 сар болонгууд ингээл бүр төрсөн өдөр гэл догдолдог гэсэн чи энэ жил яг би зүгээр л төрсөн өдрөөрөө хичээлд явж чалгалт балгалтаа хөгснөө. Уянгаа залгаад дутгууд нь яах вэ гэж игээд бүр ингээд амар юм. Төрсөн өдрийн ямар ч мэдрэмж байхгүй тийм. Юм догтлох нь маш одоо догтлох гэдэг мэдрэмжийг барыг мартаад байх шиг. Тэггүй амархан догтлолт байхгүй юу? Тий амархан юм одоо догтлол л доо. Тэгтээ амархан биш. Биднээс одоо юм үзсэн байгаа байхгүй юу? Одоо амьдрал жоохон үзчихэд байгаа байхгүй юу? Тэгэнгүүт жоохны юунд чи ингээд одоохон яг ингээд үзээд ингээд тасах боломж байгаагүйс та юм. Тэгээд тэр нь амар гоё догтлолдог байсан юм байна. Одоо ч тэгэл амьдрал тийм штэ гэл том болоод ирэхээр хариуцлага өөр болж байгаа болохоор бас амархан гомдож момддаг байсан. Тэгэл гомдол юм амар emotional байсан. За дараагийнх нь бол штэ. Миний хувьд маш өөр л дөө. Хоолны дуршил маш бага байсан би өсвөр наснда. Тийм үү? Миний хоолны дуршил маш бага. Би мах бараг иддэггүй, хоол бараг иддэггүй, хоол идсэн ч мах иддэггүй. Тэгэл ер нь бараг юм иддэггүй. Иддэггүй байгаад ч нэг яадагч байсан заяа тэгэж арайч. Одоо л ингээд иддэггүй ахаар би гэ шууд чичирт бичээд би муудаад байгаа байхгүй. Би муудаа тий. Тэгээд одоо бол ингээ хоолны дуршил би ихтэй болцсон. Хоосог болсон, махсдаг болсон. Яг мах би нэг иддэггүй ч гэсэн яг ингээд нэрээ махтаас амар авдаг ирч хүчиг би амар мэдэрсэн. Ядаж нэг махаа хоол идэх нэг өөр нэг махыг бидггүйсэн ч гэсэн нэг махаа хоол хийцэн хоолны бусад зүйлсээ идэх амар юм өөр юм лээ. Жохон махтаа бол би үнэхээр юм иддэггүй байсан. Тэгээ маш турхаа байдаг. Би бол амар иддэгсэн шүү. Зүгээр бол юу нөгөө нэг бидний жин ингээ харахад амар бүдүүн биш л болчдөг байсан шүү. Тэнгүүд сайхан иддэг байсан. Өстө сайхан иддэг. Ингээл ээж мэж дүүмүү гэрийнхээ ингээл орой мэдэх гээл тэнгүүд би өстө заваа сижгийн орой 6-аас хойш хоолтож болохгүй заваа юм аваа ингээл тэгэл ээж загнаалцсан чи ямар ядаргаатай төвхтэй юм бэ. Тэгвэл өстө хоолыг ээж шүү гэл хоолтоггүй би өстө идэхгүй ямар заваа юм аваа ингээд амар тийм байсан. Жохон махтай ааш ихтэй байсан юм да. Уурлах юм юу юм хурдан юм ууц гардаг. Яг энэ дээр хичсэн. Одоо тэр дээр ойлоо яриа. Яг тэр өстө тийм байсан. Тэгээд за
Хүмүүний дараагийнх нь хүмүүний талаар юу гэж бодох бол гэдг нь чухал байсан заяа. За тэгэнгүүт энд бас би нэг юм нэмсэн чат унших. Хүн намайг юу гэж бодож байгаа бол гэдэг миний хувьд амар чухал байсан бохгүй юу. Тэгэл ингээл одоо найз ингээл утсан дээр ингээл миний өөрийнхөө чатыг оруулаад гаргачих ш. Тэнгүүт амар муухай чат руу норж уншаад ингээд өөрийнхөө нэрээр хайгаад намайг юу гэж бичиж гэж хайж майж уншдаг заяа. Тэгснээ ингээл хамаатан ингээл хүмүүний утас ингээл хажууд авал уншаал гол нь ингээл өөрийгөө л намайг юу гэж бичсэн бол гэдгийг унших гал амар тийм байсан аахгүй юу. Тэгсэн чинь одоо бол харин ч эсэргээрээ ерөөсөө ингээ хүний утсанд би тэгэж дураараа өрөхгүй оролдох боломж байсан ч би үнэхээр уншихыг хүсэхгүй нэрээ мэдих хэмжээндээ л би мэдмээр байгаа аахгүй юу. Тэгээд одоо л хүн намайг юу гэж бодох бүр амар хамаагүй болцсон. Ингээ хамаатай. Тэгтээ тийм одоо энэ үед бол нэрээ бүр ингээл ямар ч би л сайн байх юм шиг тэг хүн намайг огт муулж болохгүй юм шиг хүн намайг шөмжилж болохгүй юм шиг байдаг байсан л одоо л би угаасаа л бич бид нар бүгдээрээ бич гэдэг нэг тийм юмд хүрсэн. Тий. Нүд. Би бол нэг тэгж боддог байсан юм. Гэхдээ яг би байгаа л та. Бодно шүү дээ угаасаа хүн намайг юу гэж боддог бол. Тэгээ тэр чинь яг нэг юм би бүр гэдэг байсан байхгүй. Гэтэ хүнд гоёор бодох чивэл гоё л т. Тий. Тэгэд ер нь л за дараа нь бичсэн байгаа юм байна. Анти за тэгэд би өсвөр наснд амар итгэвтэй байсан. Амар итгэвтэй. Надаа унтах цаг болтдоггүй байсан. Хоол идэх шиг цаг болтдоггүй байсан. 7 өдрийн 7 өдөр юмтай. Тэг ялангуяа өсвөр насны сүүлийн жилүүдэд бол ажил хийгээд эхэлсэн. Тэгэл давхар балетанда явна, волейболда явна, хажуугаар нь тэгэл өөр бас нэг оюутны холбоо гэж гүйж мүгэл за нэг тийм амар итгэвхтэй, маш итгэвхтэй байсан би бүр. Тэгээд одоо бол ерөөсөө надаас тийм итгэвх гардаггүй. Ерөөсөө гардаггүй. Тэгэл одоо жишээ нь за сургууль дээр ярээ. Ингээл ямар нэг юм одоо багш нар асуулаа ингэ хүн байна уу, тэг хүн байна уу? Байна би гэл өөрөө юм санаачилчгүй гэх юм. Ажил дээр одоо бүхэл газар юм итгэвтэйсэн бол одоо бол хоошоо суугаалээ лээ. Тийм үнэхээр чухал юм уу? Би л байхгүй болохгүй байна уу? Тэгээ би байхгүй болохгүй болол очихоос ер нь их очиж мочихгүй тийм. Амар итэх суултай болцсон. Ер нь амьдралын итэх маш багтай болцсон. Одоо. За саяныхтай тэгээ холбогдлолтоор өсвөр наснда би маш хүчрэхэг байсан. Амар хүчрэхэг юм. Ядар яг хөө тэр бас насны юм байсан л хата нэг ядардггүй. Тэгээд сэтгэл зүгээрэж үгүй хоёр талтай юм. Одоо ингэж ярингууд өмнө сэтгэл зүгээрээ сул байсан байгаа даа байхгүй юу. Тэгэнгүүт одоо ингэ бодонгууд хүчрэхэг байсан байгаа байхгүй юу. Ер нь би өсвөр наснд ерөөсөө уйлдах байсан. Ерөөсөө уйлдах байсан. Тэгэл юм хэцүү зүйлд болонгуцаа би тэсгэл ёстой, гүрийхэл ёстой гэж бол тэсэл гүрийгээл дуугаа ингээл амар гүрийдэг юм шазрам байсан. Одоо бол хүсэмжтэй баг би ингэдэг юу гэл нэг юм жоохон шалжгануур болцсон гэх юм одоо. Мэдгүй би жоохон мэдгүй. Би бол мэдгүй наа. Тэгээ нөгөө бит хоёр өөрийнхөө нөгөө хувьд ярьж байгаа болохоор нөгөө амьдралын өөр хэм маягаас адилхан байх жаал. Гэхдээ ерөнхий адилхан. Миний өсвөр нас чинь тэгэл хүүхдүүд өсгөл өнгөрцөн өсвөр нас аваад байгаа байхгүй. Одоо ч өсгсөөр. Одоо ер нь өсгсөөр л энэ хүүхдүүд өсгөл энэ ээжлээ биш байдаг байсан юм да. Тэгэл хийх юм сонирхол ер нь амар баг өсөө. Одоо ч хүртэл ер нь бол ээжлээ. Энэ хартаа. Юу чихнээс. Яа муухай юм бэ? Их барьж байгаа. Улаан цагаан ус босч. Улаан ус босч. Гү шар ус ч лөө. Шар ус. Йоо. Ахлаа муудаад байна. Чихээ цус гараад. Яа энэ тэндээс бүр цус гараад. Сариутах хэвээр шүү. Өдөр болгоо. Манай дүүр арих байгаа шүү дээ. Ариутахдаг арихнууд нь хишгийн тийм. Яна авах юмсан. Аваач. Авъя л та. Дүүрэн байгаа нөгөөч нэг ч төрхүүлэхгүй. Тийм.
За одоо энэ бол чийчтэй байсан. Амар ууртай байсан. Өсвөр насндаа. Тий амар ууртай. Эм дүрсээс ууртай. Жохо юм дээрээс л уур урдаг. Зүгээр ээж яхад л уур урдаг. Тэгээд ингээд оргилол ороод ирдэг те. Тэгээд тэр оргилсон уураа за миний хувьд би л хизээч тэр уураа барьж чаддгүй байсан. Шууд ингээд хүн юу гэж бодох бол хүн гомдох болов. Энэ миний үг арай дэнтэх болов гэж бодохгүй. Би шууд зүгээр амныхаа зоргоор би л ууралж ивэл гэж доо шууд орилол хашаагаал үйлдэл гаргаалаа гэл юм дүрлэлцсэн ууртай. Ингээл яг ингээд одоо тэр мэдрэмж мэдрэгдэж шít бүр ингээл дотроос оргилж ирээл бүр ингээл яг. Уус наа чин жоохон хүн болгонд байдаг ах уу? Тийм бахаар өсвөр насны яг хүн болгонд. Одоо яг нэг юм өөрийгөө байдаг гэдгийг ингээд мэдрүүлэх шаардлагатай байгаа байхгүй. Тэр үедээ юу? Тийм. Тэнгууд тэр үед чин хүүхэд том хүмүүс ер нь бол ингээд тоохгүй шүү дээ. Хүүхэд юм чин чи яадгийн чи ер нь ямар амаатай жоох юм бэжж. Тэнгууд тэрнээс эсэргүүцэл үзлээл шууд ууралтай амир хөдлөл би байдаг би чин хүн би чин ийм эрэгтэй ижилхэн хүмүүс ижилхэн эрэгтэй гэл тэгдэг байсан юм байна. Одоо манай дүү мөрч маш хурц ууртай. Шууд гэл Өөрлөхгүй юмд уурлаа. Танад үг хараад тэгээд энэ сэдвээ санааг болсон шүү дээ. Энэ нэг ингэ одоо ингэ бодоод тах. Нэг уурлаад тах шаардлага биш. Тэнгуут тэр үедээ амар уурна. Энэ нэг тийм байдаг байлаа. Зүгээр ингээл одоо юу гэдэг чи хүн намайг чи ундаа ухт уртай байсан юм уу гээл тэгэхээр бол дүрсэгээл явчихна. Эсвэл бараг би ундаа унаа яана вэ өөрийгөө мэдэнэ гэж ойрлол гашгараал уурлал. Их тиймэрхүү солиотой байсан шүү дээ. Харин тийм байсан. Тэгээд за энэ бас чамдчихсэн надад ч байсан. Сая бас ярьсан юм жоохон ядардггүй байсан. Жишээ шүн унтдаггүй. Тэгчээд маргааш нь яах ч хөө. Тий, тэр чинь бол залуу нас. Тэгчээд ханаад үрхээрээ тэгэл ханаад үрчлээ гэл зүгээр л явж гин тий. Одоо ханаад үрхээрээ үгүй үхлээ. Одоо ингэдэг байхгүй юу? Би ингэдэг байсан байхгүй жоохон багтаа. Амар баг ханаад үрэн заяа. Тий. Хүрэнгуудаа ингээд ээж намайг тоохгүй. Ийм үү гэл тэгнэ. Тэгэнгუут нэг арайгээс нэг ханаад хүрчээд байнгут. Тоохгүй байгаа байхгүй намайг. Тэнгуут нь албарч үжиглээ. Ааха, тоогцохгүй. Амар үд чинь уул нь бол нэг амар үдээд байгаа юм биш. Амар сүжиг. Амар хэцүү. Тэгэхээр ерөн би бүр тэгээд юу ястаа мэдэрч муудчихсан юм. Жохон өвдөж ихтэй жингууд миний ор ингээ яг цонхны дорой гэсэн байхгүй жохон өвөл. Тэгэнгუут цонхон голгоч. Яана. Илүү өвдөх гээд ингээд цонхон голгох хүүтэнд ингээд бийж төгссөн шүү дээ. Тэгээ ээж ингээд 10 дөрөнгөт халууцаад юм салдараад чи надад хаа чи хүн чанаа юм. Би тэгдэг байсан. Би энийг санаж байна. Одоо бол өстэй ойрхон амирг өвдөж байгаа. Би өвдмөргүй байна. Өмнө тэгээд ингээд нэг халуурч балуурдгүй ингээл гайгүйс чи одоо хүүе нэрэ ханиатаа даахгүй бараг үхлээ. Харин амар халуураад бүр ингээд тий одоо ч ханиаттай нэрэ. Би бүр өчигдрөөс ийм үү ханиат хүртлээ төрсөн өдрөө тэмдэглэсэн манайхаа амар дараа нь ярина амар тэмдэглэсэн. Яа би бол чадахгүй юм л дахиж тийм юм ёо. Үй одоо чинийх боллоо чинийхаар тэгэн штэ. Айгүй би 7 молоо явуулсан. Солиороод. Би яг нэг өнгөрөөгөө л тэгэл дуусаал болоо. Юу нэг цагчд өгөж эхэлж их чи. Юу. За. Эмэр юм бэ шүү манайхаа залуу хүмүүс гэдэг чинь ингээл ахгүй юу. За дараагийнх нь заяа энэ гэхдээ бас миний л хувьд хүн болох өөр ах. Миний хувьд би өсвөр насндаа амар гоё ярьстай байсан. Царайндаач тэр биеэрч тэр амар гоё ярьстай байсан юм. Глови гялтхансан цаанаасаа гэрэлтсэн. Тэгэл яг миний өсвөр наснд бол бас ээжэд л нүрэн дээр нэг юм хум гардаггүй байсан болохоор амар гоё байсан. Одоо болохоор ингээд арьс биеэрс бүр амар энэ бас Францд ирсэнтэй холбоотой ч магадгүй л дээ. Биеэрс арай л амар хуйраасан. Үс бас ингээл ер нь л ингээл жил ирэх тусам миний үс арьс амар болол нүүрний арьс марс ч гэсэн тэ нүсээ толбоодоо ингээл ихсэл тэгэл одоо одоо хаашаа тэр үед гардаг байсан батганууд одоо гарт юм ааши. Тийм болоо. Би ч нүүрэн дээр юм хум гардаг болоо. Миний юу гэдэг үлээ акне. Батга. Тийм батга нөгөө өсвөр наснд гардаг батга угаасаа гардыг штэ хүүхдэн болгонд. Тэр чинь намайг 9-тэй байхад гарч эхэлчихсэн байхгүй юу?
Би тэгээ 9-оос ер нь бол 9 таахта бараг биний юм ярьжсэн аахгүй. Миний юм амар ихт ихлээд би ингээд бүр амар бол батхтай байгаагүй ингээ хаяада ингээ гараад ирчдэг. Нэг ингээд яг нэг хамрны үзүүр төр балер том мэдээ батга тийм юм айгүй ихт гарч эхэлсэн. Тэгээд сүултээ гайг болцсон. Бас байсан л та ингээд сорив амар ихтэй үлдсэн мөртлөө тэгээд батга ер нь бол гарахаа эрт болсон. Жохон эрт эхлээд эрт ирсэн юм шиг. Тэгээд би ч бас ингээд арьс мэрсэндээ ингээд тост мост түрхэж скин кер мэр хийдэг төрлийн хүн биш. Тэгвэл амар муухай мэдрэмж байгаа тийм юм. Ингээд арьсан дээр наалтаад ингээд. Би бол эрт ихэлсэн, нэрэлстэй сарвтаад л ихэлсэн баг скин кер хийж. Нүүр угаагч авахуулаад нүүр угаагч авгааж эхлээл. Тэгэл тос түрхэж эхлээл. Тэгэл нэг миний уушиг өвдөжсэн. Тэгээд тэрнээс болоод бас миний нүүрэн дээр амар юм гарч ирсэн. Тэгээд тэр нөгөө нэг идэгсэн чи идгээд батгнууд алгасан чи нөгөө дүүрээс хорвтой үлдээд тэгээд тэндээс анх миний амьдралын хамгийн анхны серум витамин С байсан. Тэгэл витамин С хэрэглэж эхлэв. Тэндээс скин кэрийн мэдлэг амар томрол. Гэтэ би бүр маш багасаа ер нь би хэддэгээс мэдэхгүй байна. Амар эртнээс маск тавьж эхэлсэн. Манай ээж ч өөрөө бүр байнгын л өдөр алгасахгүй маск тавьдаг амар скин кэр хийдэг болохоор ээж юм байдаг гэж магадгүй тийм. Арьс арчилгаа би өсвөр нас ухаарахтаа л барыг хийжсэн одоо ч хийсээр л. Йоо энэ салбарт амар олон жил зүтгэсэн байж би тэгж амар их хөрөнгө оруулсан биш. Харин тийм. Тэгээ одоо жил ирэхцээ бүр л өргөжөөд байна. Йоо. Л одоо HR бустер хайфу аппарат тэгээ сүүлийн үед нэг юм лед маск байна. Тийм байгаад л би харсан. Юм бас би судлаад хараад байна. За. Дараагийнх нь штэ энэ бол амар гэрийнхэнтэйгээ ойр байдгүй байсан би. Одоо өсвөр насндаа би гэрийнхэнтэйгээ ойр байдгүй байсан. Миний найзууд л чухал санагддаг байсан. Ярих нууц гарвал зовлон зүтгүүр жаргал зовлон байвал би гэрийнхэнтэйгээс найзуудтайгаа болцохыг сонгодог байсан. Одоо олонгууд яг эсэргээрээ би гэрийнхэнтэйгээ амар ойр байхыг хүсдэг. Гэрийнхээ амар чухал юм байна гэдгийг мэддэг болцсон. Одоо шууд юм болвол би шууд ээж рүүгээ залгаал ярина. Хүн өөр бусад хэн нэг найзд одоо тийм тэр үед байсан шиг хинт чамаагүй ээжтэй хэлэхгүй бол нэг найзд хэлнэ хин чамаагүй ярьдаг байсан бол одоо би хэн нэг найзд хэлэхээс лөө ээжтэй төрүүлж хэлхийг хүснэ. Тийм гэр бүл амар чухал гэдэг бодолтой. Тэр үед болоо өгсөн мамад дараг зайл миний сайн муу явах эднэрт хамаагүй мамаагүй өстэй төөмэй байсан бол одоо ингээл хөөрхий тэр минь яаж байгаа бол гэл баг өөрөө би араас нь энэ яагаад надтай ярихгүй байна. Энэ яагаад миний амар мэндийг асуухгүй байна. Энэ намайг санахгүй байгаа бах та. Хөөрхий нөгөө тэрний үг том болж байгаа даа одоо. Тийм болцсон нэг тийм. Би ч жоохондоо чи ч юм бол ингээд амар юм экстраверт хүн байгаад байгаа байхгүй. Харин найзтай болох амархан би ч юм бол амар хэцүү. Интроверт. Найзтай болох надад амар хэцүү. Тэг болохоор нэг 2 3хан л яг ингээд дандаа хамттай байдаг юм. Олон найз байдаг байсан. Болохоор дандаа ер нь бол ээжтэйгээ амар ярих мэд гэсэн. Тэгэл ээж намайг үлдээг явуучих би бүр амар дагж үлдэг байсан. Тийм үү. Би үлдэхгүй байлс амар би бүр юу хишиг хөөе. Тэрнээс амар би бүр үлдэхгүй дандаа дагж сүүдэр шиг ээжийнхээ сүүдэр шиг тагаал явж ивэл айгуу сайхан. Би бүр эсэргээр байсан байна тий. Тэг би баг 14 5 6 мургаа хүртэл ээж байгаа би бүр хаашаа явах бүх газар л ундагж явдаг гэсэн. Тэгсэн чинь би заяа одоо ингээл гэрийнхөө хөдөө мөдөө явна штэ. Би явахгүйгээ ганцаар үлдчихэж заяа. Тэгж яах юм гэхээр хамаагүй би гэртээ байж гэн гээд тэгээ шинэ жилээр ингээд бөөнөрөө талбай дээр он гаргахаар болдог байхгүй юу? Би явахгүй гээд гэртээ ганцаараа хүртэл он гаргаж ирсэн. За тэгээ одоо бодонгоо тэр үед 7 дугаар анги хөлт хэдтэй явах вэ? Биш 6 дугаар анги хөлт. За мэдгүй нэг тэр авцаа заяа. Тэгэл эндэл ер нь гэрээхэдээ хизээж явахгүй заяа. Тэгээд манай ээж хамгийн том ах нь тэгэл тэд нар бөөнөр ингээл амралтанд ингээл явж маавна штэ. Эсвэл салхи малхинд гарангууд би тэгэл явахгүй үлдчихэв. Тэгэл тэнгүү тэр мөн охин та нарын ямар хойд өгдөө аваад яваач хэл тэнгүү ээж уурлал чамаас болж хүн загнуулах гэж би ямар чамайг үлдээж явж байгаа юм ба зүгээр хамт яваач маач явахгүй гэл за. Ерөөсөө явахгүй гэл би гэртээ гэл ганцаар ер нь гэрийнхнээс хол лээж болж аргалтай. Тэгэл бүр нэг удаа
чи нэг цоглог байгаа ч ямар ч юм хүүхдээ шинжгүй ингээл байгаад ах ингээл тэр нь би боддог хгүй юу. Би өөр хүн байгаад байхгүй тэр бол би биш. Найзуудтайгаа би ч өстө манлайлт нэг альвэ манайхаа хідүүлээ ингэцгээ. Хідүүлээ зингээ хөгжилтий гэдг нь ээж гэртээ ирэнгүүт ингээл дуугаа. Нэрс гэрээхэнд ямар ч харилцаа авахгүй. Зүгээр ингээл байж идэг хүн байсан. Тэгэнгүүт өсвөр наснаас өмнө за 6 нас хүртлээ ч юм уу те тэр хавцаа бол би яг чам шиг байсан. Одоо бүр ингээ бүгд ярьдаг заяа. Багада би ямар хүүхэд байсан бэ гэх тэгэнгүүт амар томоотой, ном, дув дуугаа тийм хүүхдээсэн гэсэн. Яг ээжээсээ эсвэл ээж байхгүй бол эмээгээсээ салдаг хүүхд. Ингээл айл хүүхдүүдтэй ингээл тоглох гарч гүгээл гадаа гарч барал явдаг шүү. Би ерөөсөө тэгдэггүй ингээл бүр ээжийн бүр яг ингээд ингри зүйлчиг бүр яг сүүдэр шиг ингээл наалтааддаг хүүхэд байсан гэсэн. Тэгээ өсвөр насанд орсон ч сайн тийм биш болцсон. Одоо яг бас жоохон миний тэр зам байдаг л та. Би бүрээсээ яа намайг үлдээгээ явшлаа юм. Гэхдээ би айдаг хгүй. Гэхдээ ер нь хамгийн гол ээж нөгөө нэг намайг үлдээгээ явцсан шүү дээ. Угаасаа намайг жоохон бахад Монголд үлдээгээ явцсан. Тэрнээс ч болдог байсан байж магадгүй. Гэхдээ тэр чинь би жоохон л лээсэн л да. Жоохон л лээсэн шүү дээ угаасаа аргагүй. Гэхдээ ингээ үлдээгээ явчвал бүр нэг ирэхгүй юм ингээ ирэн л дээ угаасаа тодорхой юм шүү наачаа. Тэгээд амар дагаж явдаг гэсэн шүү дээ. Эхэндээ бол данд ингээ дагаж явахаар асуудал биш үү гэсэн. Сүүлдээ жоохон том бол 17, 12, 3, 4 настай болчингууд ингээ гэрд үлдээгээд гэрээ цэвэрлчихье гэж чамайг гэрээг цэвэрлэхийн тулд үлдээлээ гэсэн байдлаар намайг үлдээнгүүт би бүр гэрээ цэвэрлэхийн тулд амар дагаад уйлдаг гэсэн. Би бүр амар уйлдаг гэсэн. Би өстой тэгж байгаа. Харин бүр яг хөлөө эсрэг байсан байна. Тийм ээ. Би болохоор айл болох тэгэл үлдээхгүйгээд угаасаа юу гэж 12 дэх хүүхдэд 7 хоног ганцаар ингэ үлдээхөвдөө тэгж мэ өнгөцтэй ганцаараа үлдэнэ гэж уурлаа. Тэгэл хүчээр аваа явчихсан заяа. Гэхдээ нэг удаа л намайг хүчээр авч явж ирсэн. Тэгэл би өстой ганцаараа нөгөө өсөглөн зарлаад хаас хинтэд очиод байгаа байхгүй юу. Би тэгээд хоол идэхгүй гарахгүй гэд би тэр Монгол гэрээс би гарахгүй 2 хоногсон байхаа барыг тэгсээр хагаад явж ирсэн шүү дээ. Бүр тийм амар шартай ууртай дээж тэднээс үлжээ авахгүй заяа. Тэгэл тэгэнгүүттэй ээж загнаал. Одоо тэгэл нэгэнд ирсэн юм чинь яах вэ? Намаа золмон молмон гээл тэгэл тэгэнгүүт уурлаа. Аавд бол тэгэж чадахгүй. За тийм байсан байна. Одоо л тэгээд my family эсвэл би бас жоохон нөгөө гэр мэрийнхнээсээ хол ямар ч гэрийнхэн маань энд байхгүй болохоор амар санаа цансан сэтгэлтэй юм байдаг гэж магадгүй. Яа өчтөр ээжийг амар саналаа. Амар сансан би. Нээжтэйгээ хамт байх юм хантай мэдрэмжийг амар санаад байгаа байхгүй юу. Гоё хаашаач явсан хамт ч юм уу ямар нэгэн боллоо гэхэд ээж байгаадаа яг одоо тийм л дээ. Юу ч надад тохиолдсон ээж байгаадаа гэдэг мэдрэмж гоё л доо. Гэхдээ биеэр хамт байхгүй болохоор ингээд яг ээжийн орон зай. Би өнөөдөр ингээд бодоод ингээд өглөө явж байсан чинь ээж насаа хэлсэн байхгүй. Чи яана удахгүй баг ингээл 50 үрчих юм биш. Харин амар уртан би ээжээ ер нь хөгшин гэж боддгоо байхгүй. Ер нь л айгүй залуухан шүү дээ. Айгүй миний бодлоор ээж бол айгүй амар юм. Наснаас залуу харагддаг. Айгүй гоё харагддаг. Тэнгууд би насын гівгэнд боддог. Үш. Хөгшөрцөн биш тий. Яг тэгсэн шүү дээ. Юу вэ? Та барыг тий яана 50 үргэж байгаа юм биш тий. Амар юус. Миний дотор ингээл 50-тай хүмүүс чи амар хөгшин байдаг байхгүй юу юм бэ? Тэнгууд удахгүй ээж 50 үргэж чинь гэхээр амар харин яа ээж манай аав бас удахгүй 50 үргэх юм байна да. Хүүшээ 77 76 бил юу лээ? Та мэдгүй би аавынхан төрсүүдээ мэдгүй уусан мэддэгчгүй. За дараагийнхан заяа. Найзуудтайгаа насан туршдаа найзлах юм шиг боддог байсан. Тэгээд тэр найзуудыгаа алдахыг хүсдэггүй байсан. Олон найзтай байх нь чухалс нэгддэг байсан байна. Тэгдэг байсан. Тэгтээ би чаддаггүй байсан. Ерөөсөө найзтай байж үгүй болох амар ичимхий. Амар хүнтэй ярихад юм уу? Тэгээ ерөөсөө чаддаггүй байсан болохоор тэгэл заа. Тэгээ сүулдэ бодсон шүү дээ. Сайхан олон биш сайн найзуудтай болж яг л тэрийг ойлгох гэж бол маш удаан хугацаа шаардлагатай. Би барыг саяхнаас л ойлгож шít ингээл жоохноосоо ингээл найзын орон зай надад амар чухал байсан, олон найзтай байсан гэл тэгэл тэр найзууд маань насан туршийн найз юм шиг хүлээж аваал ингээл тэр найзууд махаа нэгтэй найзлахаа болонгууд л өстэй бөө юм болоод
зовлон ямар юм тохиолдсон юм шиг болж малдаг гэсэн. Одоо бол тэгээд явах нь яв. Зайлах нь заа. Thank you next bye. Okay. Одоо ер нь бол ингээд өсвөр жоохон байхад хараад өссөн юмнууд ингээд яг нэг өсвөр насны юунд ингээд заавал байх хэрэгтэй юм шиг санагддаг байгаа даа. Магадгүй одоо чамаа ингээд жоохон багт чи хүмүүс ингээд таньдаг эгч нар чинь ингээд харахад амар гоё болно нэстэ. Амар гоё тийм юм хийдэг байсан болоод чи бараг тэр чамд амар гоё харагддаг болохоор чи тийм байх гэж чигээд. Үгүй миний хувь хүн угаасаа тийм байхгүй юу? Тийм. Тийм угаасаа тэгээд манай үеийнхэн дандаа группээр найзалдаг. Одоо ч ер нь тийм. Тэгээд тэр тухайн одоо үеийн л яг юу байсан баха нэг юм байх ёстой юм шиг. Гэхдээ Монголд тэгж найзлах боломж бол айгүй байгаа. Байгаа. Энд бол байх. Энд байхгүй. Энд бол байхгүй. Ягаад гэвэл энэ чинь танаас чинь 10 жилийн дуустлаа хичээл орсноос хойш нэг ангийн хүүхдүүдтэй ингээд явж байгаа юм чинь. Энд болохоор дандаа үржил болгон ингээд солиулж явдаг. Цаанаасаа тийм Монголд найзалдаг шиг энд ер нь тэгж найзлах боломжгүй юм байлээ бүр. Ямар ч боломж байхгүй юм байлээ. Тэгээд анх ирээд за тийм ээ тийм. За тэнгуут одоо болохоор штэ. За найз чухал of course. Тэгтээ тийм олон найз хэрэггүй гэдгийг ойлгосон. За тэгэнгүүт найз дотроо маш олон төрөл байд юм байна гэдгийг ойлгосон. Хэдий сайн найз гэж байгаа ч тэр сайн найз дотроос тий. За энэ үнтэй юу гэх ярих вэ? 100 өөрөөхөө бас харьцаж болохгүй байгаа даа байхгүй. За энэ тэр тухайн үндэ тааруулж харьцсан тий. За тэгэнгүүт за архины найз байна. Зөвхөн шоудахтаа уулздаг найз. За яг амьдралын найз байна хоёлаа. За эсвэл зөвхөн зовлонгоо ярьдаг найз байна. За эсвэл зөвхөн тэ яадаг чи хов бацдаг хүм уулдаг найз ч юм уу те. Тэ одоо энэтэй ингээ ярьчвал тэгэндээ гэдгийг мэддэг тийм аа. Ер нь найз өмнө болохоор нэг бүгдэнтэй л хамаагүй харьцдаг байсан байгаа даахгүй юу бодонгоо. Хүн чинь ер нь ингээ яг өөрийнхөө найзалдаг хувилбараар ингээ нөгөөдүүлээ бодоод байгаа байхгүй юу. Би одоо би чамтай тэгж найзалдаг болохоор чи ер нь бол надтай тэгж найзлах. Би яг тэгж боддог байхгүй юу. Тэгтээ хүмүүс бол тийм биш байдаггүй юм байна. Тэгэхээр таних ёстой байдаг байхгүй. Тийм. Одоо ч гэсэн миний тэр бодол байдаг. Би ингээ амар гоё найз. Тэгэхэд яг миний ингээ гоёор хүмүүс надтай найзлж чадахгүй байх гэдэгт амар одоо ч би стресс. Тэгэхээр одоо ч энэ зангаа би ингээд яаж чадахгүй байгаа байхгүй. Тэгтэл би амар гоё штэ. Та нар зүгээр намайг ингээд атаарахгүй, муулахгүй, ингээд намайг дуурайхгүй гоё найзалж яагаад чадахгүй байгаа юм бэ? Ингээл амар гоё найзлал явж ангууд тэгэл атаархаал, эсвэл дуурайгаал тэгэл явчтай, эсвэл хардаал амар л яа. Амар төвхтэй ядраатай. Амар төвхтэй байдаг за. Юу сая юу ярих гэж байгаа юм? Найзлал зүгээр найзлал амар хэцүү. Эсвэл зарим хүмүүс ингээд миний бодлоор одоо би чи жоохон ойлгож магадгүй. Одоо ингээд шинээр танилцж байгаа найз байж магадгүй заяа. Тэгэнгүүт чамайг ингээд харчингуудаа айгүй гоё харагдаад одоо нэг юм айдас төрд юм шиг байгаа. Заяа. За. Одоо чи амар хөөрхөн охин байгангууд найз залуутай нөгөө охин ч байж идэг. Тэнгуут яана манай найз залуу энийг сонирхчихгүй дээ гэж бодонгуудаа чамтай нийлээд найзалчихна. Тэнгуутаа тэр бодохдоо би ингээд чамтай найзалчаар чи очиж найз залуугийн ингэж ингэхгүй дээ гэж боддөг байхаа магадгүй. Магадгүй ах уу одоо тэр хүмүүсийн тэрх яаж ажилтдаг үнэхээр мэдэхгүй нэрээ магадгүй л ах наа чи. Гэхдээ бодсон чинь яг зүгээр яг тийм маягаар чамтай найзлахыг хүсдэг хүмүүс ер нь байдаг тийм байд юм байна. Харин яг байд юм байна. Шууд орж ирээд би бас бодоол хийхэд энэ өнцгөр харсан ч бас тийм уул нь бол ингээд юун дээрээ болохоор чамтай бол нэг юм өөрөө бол найзлмарг байгаа. Гэхдээ найзлахгүй бол болохгүй гэж одоо найзлж байгаа юм. Тэгээд бас заяа хүмүүс надтай ингэж найзалж ирсэн л. Би нөгөө хөөхөн. Тэнгүүд хүмүүс надтай найз гэж харагдвал гоё санагдаад. Тэгэл энэний найз одоо би нэг лагтаа ш зүгээр л ингэж найзуудын бас нэг юм групп шиг хүмүүсэх гэдэг байгаа байхгүй. Энэний найз гэхэр амар гоё санагдаад ингэ надтай хүчээр ингэж худлаа хамт явж хүмүүст харагдаж марагдах гэдэг юм байсан юм бэлээ. Тэгтээ би ч үдээ. Тийм. Алан шүү. Одоо бол тэгээ найзаа таньж найзалж байгаа да.
Тийм ер нь ингээл амар танаал. Гэхдээ ингээд том болох тусам худлаа найзууд бас гарч ирдэм байна. Болдсон байна тийм. Тийм жоохон байхад ингээд нандин найз нарыг ингээд би энтэй ингэж харж байгаа чи энэ надтай ингэж хоёлаа яг ижилхэн хэмжээгээр ингээд найзлахдахыг хүлээж ингууд том болонгууд дөнгөж саяны хэлсэн шиг энтэй ингэж найзлах байгаа тэрнтэй ингэж найзлж байгаа хутлаагаас уул за найзаа гэхээр амар тэнэг. Ой жоохон бахта ч гэсэн өсвөр насндаа бид нэ одоо ч гэсэн манай найзууд Монгол дахь найзууд би бинийг андаа гэж дууддаг заяа. Би бүгдийг андаа гэдэг байсан за. Тэгээ энд ирсэн чинь энд ч холлоонд чинь андаа гэдэг үг ашигладаггүй найзаа гэдэг ш. Тэнгүүт би өмнө найзаа гэдэг үг хүнтэй хэрүүл ихтэй ашигладаг байсан аахгүй. Миний найз яасан найзаа тийм юм шүү найзаа найз минь гэж үг амар миний зөв үг байсан аахгүй. Өмнө ч бидний тэгээд хүн ах тамайг найзаа гингүүт би яг тэрүүгээр хүлээж авдаг байстай би үгүй биш чи ихтээсээ хөөрхил найзаа гэдэг байгаа юм биш тэгээд тэгсэн чи одоо би өөрөө найзаанд асаад юм л бол найзаа заяа. Тэгээ хүн нөгөө Монголд одоо ингээл найзаа дандаа гэлээч ш тэнгүүд би ямар найзаа биш тэг гэж мэдсэн. Одоо найз энэ гэдэг найзууд найзаа гэж явчих. Найзаа. Тийм. Хөрхөн. Тэгээд өсвөр наснаас амар. Гэтэ яг энэ найзаа гэж дууддаг чи хинтэй найзаа гэж байгаа яаж найзаа гэж байгаасаа бас шалтгаалдаг байхгүй юу? За жишээ нь. Одоо хоёлаа ч найзаа гэхгүй шүү дээ. Найзаа гэх юм бол чи надад уурлалцсан юм уу гэж. Тэнгуү нэг юм хэрвээ эсвэл юм дотн биш найз. Дотн биш найзгаа найзаа гэдэг шүү дээ. Тий. Эсвэл бол чиний ярьдаг хэлснээр Монголд бас ингээд найзаа гэдэг чинь зөвүүн үг гэдэг байгаа шүү дээ. Тэр чинь бас энэ ч жоохон яаж иж магадгүй. Тэгтээ бол ихэнхдээ бол зүгээр найзаагийн найзаа. Би нөгөө жоохон дэшээ найзлалтай шүү дээ. Тэдний хувьд болохоор бидний андаачин тэдний найз байгаа байхгүй юу? Тийм. Тэнгүүд хэр насны хүмүүс бас найзаа гэж ийн гэдгээс бас шалтгааллах юм байна. Одоо тэд нар бол угаасаа юу юм шүү. Одоо манай ээж аав нарын юу чинь андаа чиний жоохны найзаа. Тэнгүүд хөгшөөн болохоор хөгшөөн юм болов. Тэгээ яг одоо за мэдээ. Хоёулаа юу яриа юу ч юм тэнийг юм яриад яваад байгаа юм би. За тэгээд би жоохон бахтай амар олон эрэгтэй найзтай байлаа. Эрэгтэй эмэгтэй найз байдаг гэж би боддог байсан. Одоо ч яг байгаа хальтай. Гэтэ яг тийм эрэгтэй найзтай байх амар хэцүү юм байна гэдгийг би одоо мэдсэн. Нэг бол хардуулаад дуусна, нэг бол нөгөөх нь хандраад дуусна, нэг бол хүмүүс янз бүрийн явдалтайгаар яриад дуусна. Тэгээд нэг юм гоё эрэгтэй найзтай байх, ер нь тийм найз авах амар хэцүү юм байна гэдгийг амар мэдэрсэн. Гэтэ Монголд байгаа эрэгтэй найзуудтай хайртай шүү. Амар хөөрхөн одоо болтол ингээл амар хөөрхөн манай эрэгтэй найзууд одоо ингээд манай амар дотноос 10 жилийн ангийн найз ингээл сая жишээ төрсөн өдрөөр мэдч хүргээг байхад ингээл манай эрэгтэй найзуудтай ингээл андаа хөгшөө хамаа гэл амар хөөрхөн минь түргээл ингээл амар хөөрхөн байнга ингээл дэмждэг. Ерөөсөө нэг тийм тэгнэ гэж бодоогүй дэмжиж байгаа хүмүүс нь эрэгтэй найзууд маань байдаг заяа. Тэнгүүт яг одоо ингээл би тэгтээ энүүгээр дахиад тусдаа подкаст хиймээр байгаа байхгүй юу? Яг жинхэнэ ингээд дэмжинэ гэсэн хүмүүс дэмждэггүй гэдэг талаар би одоо уг тусдаа подкаст хийгээд уг нь бодчихсон. Тэгтээ хайлт энд ярьчих. Одоо ингээл янз бүрийн рил одоо энэ подкаст энтриг оруулангууд лайк дарж байгаа хүмүүс нь ерөөсөө тэгнэ гэж бодоогүй нэг дотн байгаагүй найзууд эсвэл яг манай эрэгтэй найзууд тийм хүмүүс байдаг заяа. Яг манай жинхэнэ амар дотн байсан найзууд, эмэгтэй найзууд тэд нар хизээч дэмждэггүй. Бүр ямар ч юм лайк майк те урмын үг байтугай лайк майк юу ч байдаггүй. Тэнгүүд бүр харин ч сэргээрээ тийм төсөөлөөгүй шал өөр те тэр бэлээ ангийнхаа нөө манай ангийн банд бичсэнсэн ш тэр бандыг бичгээд бүр амар гоё санагдал. Ерөөсөө би тэр хүүхдийг тэгж бичнэ гэж хизээч төсөөлөг байсан. Тэгээ бичсэн болохоор л би тэг баярлаад хөөрөд подкаст гэд түмэнд дэлгэцсэн ш тэ. Тэгэл өөр нь яг дэмжинэ гэж бодсон яг хүмүүс хизээч ихэн дэмжигч нар байдгүй юм билээ. Тэг сүүлийн ингээл оруулсан пост
найзуудынхаа лайк майкийг харангууд яг манай нөгөөх найзууд байхгүй шүү. Бүр нэр байхгүй шүү. Нэг нь ч байхгүй за. Амар эвгүй. Тэгэл яах вэ? Гомдохын чаашаа би үнэхээр тэр хүмүүстэй уулзаагүй одоо 5 жил болцсон байна. Тэгэл байнга холбоо барьж чадахгүй. Тэгэл амьдралын жамлах л да. Юу вэ? Зя. Тэгээд юу ярьлаа? За дараагийнх нь энэ сэдв дээр ямар их юм ярьж ба. Тий. За тэгвэл энэнтэй юу яхаар жоохон байхад одоо дахид талдаа л орж идэх одоо. Жоохон байхад ингээд юмтай байх, юм материалтай байх амар чухал байсан байгаа даахгүй. За. Тэгэнгүүт чи бараг iPhone аваад барьчвал би iPhone авах ёстой. Би яг тиймсэн шүү. Тийм. Анука iPhone авч ирсэн байхгүй. Тэгсэн би нэг гачин Samsung гарсан зөө. Тэгээд Анука Samsung авсан чи би мөрөстэй. Яг нэг би одоо iPhone барихгүй болохгүй. Яг нэг хүний доор орчмооргүй санагддаг бис. Би яг сая дараагийнх нь уншиж ирсэн энэ байлаа шүү. Би болохоор бүр 100% эсэргээр байсан заа. Надаа шунал гэдэг зүйлийн 0.1% байгаагүй. Надастай амар. Яг одоо яг саяны над шиг мишээ чи надаа бүр хизээч байгаагүй. За бүр хизээч байгаагүй. Ямар ч юм шунал юм ингээд авах хүсэл мүсэл одоо юм хүн биш үү? Надаа хизээч байгаагүй. Бүр хизээч байгаа. Болж байгаа юм шүү. Би бол амар атархдаг гэсэн. Атархдаг ч гэж атарх би яг нэг тэгсэн байгаа юм чинь би тийх хэвээр гэдэг байсан. Гэтэ одоо бол за гоё чи тийм юм тоосон бол өстэй ашгүй дээ өстэй гоё юм тий. Тэгвэл надад байхгүй л хамаагүй би наач надад хэрэг байхгүй юм чинь хамаа юу шүү дээ. Тэнгууд би тэр яг л би ганц л юмн дээр амар ингэж атархс тэр утас байсан байхгүй iPhone. Яг нөгөө нэг iPhone-ны трендний яг нөгөө гарч ирсэн үе iPhone 6, iPhone 7-нууд. Тэнгууд ёо. Яг ингээ iPhone 7 гараад ирсэн миний төрсө тэр юм л гэсэн чинь. Би өстэй амар юм. Амар атархал тэгж л тэр надад амар төрс. Тэгэл би бүтэн шүнжэнгөө уйлж агаад аваараа авахулсан. Би 2 хоног л авчихсан. Надаа би бүр шүнжэнгөө тийм бүр жишээ орж ирэхгүй ш за. Тийм би тэгээд авахуулаад сэтгэл санаа ханаад тэгээд гоёлсон. Яг уу зүгээр би ингээл эсвэл ямар нэг юм авмаар ингээл шууд аваад өгчдөг байсан болохоор тийм байдгүйс. Гэхдээ юу юм бэ? Би ерөөсөө юм авмаар байна гэсэн хүсэл надад бараг байдгүй байсан юм яг ингээл надаа тэгэл 5 өмд байгаад би 5 өмд л ягаал ингээл ямар нэгэн шинэ өмд авцсан бол би нэг хамаарч санагддаггүй зүгээр л байсан юм байна. Тэгэд яг зүгээр яг саяны жишээгээр бодсон чи би нэг хуцаа солимоор санагдаад ээж тийсэн чин заа гэд тэгээд эсвэл чам нөгөө нэг намайг бол жоохон байхад ээж ингэдэгс аахгүй. Юм нэхэж болохгүй шүү. Би чадахгүй шүү. Ерөөсөө юм нэхэж болохгүй гэд намайг Монгол интернет энэ авчирсан. Тэгэнгүүт би ерөөсөө ээжэд юм нэхэж болохгүй. Яг нэг аммаар юм байвал мөнгөтэй болохоор надад тэр дэлгүүртэйгээ тэр палажиг авч өгөөрэй гэж би бараг сармаар 2 сар хүлээж агаад ингээ авдаг гэсэн аахгүй. Тэгвэл яг тийм юм байна. Ээж болохоор ингээл би жоохон ийм аммаар байна гэл тэгэхээр ээж аваад өгчдөг. Тэгээ тэгэнгүүт цаанаасаа нөгөө юм дутуугийн комплексгүй ангууд миний нөгөө хүн болохгүй гэх тусам нөгөө нэг ингээд яагаад хүсээд байдэн шүү дээ. Яг чи тийм байсан байгаа байхгүй. Одоо нөгөө битэнийхээ гэлцээ болохоор чи ингээд юм яадаг. Тэгэнгүүт би ингээд би нэгтгэхгүй байсан байхгүй. Яг нэг яг аммаар юм байвал ингээ хилчээд тэгээд ээж бодож гин боломжтой болохоор авч өгье хичээд хүлээж идэг байсан байхгүй. Тэгэл тийм байсан юм дөө. Тэг би ингээд ерөөсөө тийм ямар ч шуналгүй байсан юм. Одоо бүр маш шуналтай хин цаашаа. Ер нь ингээл байнга одоо тархинд одоо биний авмаар байгаа 100 лист байна заяа. Тийм байгаа. Амар их юм байна. Анх санаж нь тэрийг ч арч болохгүй юм л та. Одоо ингээл ээж аав ингээд дэлгүүр орчоод л ингээд ирүүл заавал надаа нэг юм авчирж өгөх ёстой. Бэсэн би. За. Тэнгууд одоо ингээд бүтэнсэн өдөр гардаг цахнууд байгаа. Тэрнээс ингээд энэ хоёр ингээд үлдээ намайг амар үлдээж явах амар туртай зав ядж байгаа. Гэрээ цэвэрлэл май чи үлдгээд намайг үлдээ чинь би чи уул нь хамж ямбаар нь шүү дээ. Тэнгууд үлдээ чинь. Тэгээд амар дураараа эднүс байж байгаа гэрийн цэвэрлээд ингээд гоё ингээд хүлээгээд авангууд ингээд надаа юм авчрааг байх юм бол амар муухай санагд.
Тэгээд тэгэнгүүт надад ингэж юм авчрахгүй бол амар муухай. Уур амар хурдаг гэсэн. Юу вэ? Би өстө тийм байгаагүй маань. Яагаад гэдгийг би ер нь ойлгочлоо. Намайг юм ингээ хүсгэс өмнө аваад өгчдөг байсан юм шиг байна. Одоо ингээл үлрэл солигдсон шүү дээ. Үлрэл солигдох болохонд ингээл авч яваал нөгөө нэг за одоо хуцас солин ингэн тэгнгээл аваад өгчдөг. Тэгэл тийм болохоор би бас ер нь тэгж юм хүсэгч ирэх байдгүй байсан юм шиг байна. Ингээд Монголдтай намайг нөгөө одоо ингээ хангаад өгж байгааг нь харцсан болохоор тэг ингээд зөрүүлж юм нэхвэл би эсэргээр алуулсан шүү дээ. Юу амар хайр даадгүй новш вэ ч юм уу те. Тэгээд нэг удаа би нэг гутал хүсэж исэн юм байна. Timberland. Яагаад юм мэдэхгүй заяа. Би нэг л энэ үйл надад аваад өгчих болно гэдгсэн чинь тэр чинь өвлөн гутал биш дөрөв үлэрлийн гутал шүү дээ аваад өгсөн. Тэгээ тэрийг ахуулах гэж бөө юм болоод ахуулсан чинь өвөл болоод хөлдөж өгөх гээ. Тэгээд бас дахиад гутал аваад өгчих гэж гуйх гэж тэр жоохон юу байсан юм байна. Тэгтээ ер нь мэдэхгүй. За ямар ч тач тэгэл яг ингээл амар шуналтай байсан. Босон би миний шунал амар байсан. Тэгээ одоо би одоо ч хүртэл ер нь бол шунал байгаа. Тэгтээ би ингээд тайвшруулахыг маш хичээдэг. Яг тэгээ бодсон чи надаас одоо ер нь бол би нэг шуналтай хүндээ орохгүй заяа. Зүгээр л өсвөр наснд байснаасаа би шуналтай болчиход байгаа. Манай ээж бол намайг яг нөгөө хамгийн сүүл бит хоёр чи 5 жилийн өмнө л хамттай байсан болохоор намайг манай ээж тэгдэг байхгүй. Тэгээ манай ээж намайг штэ. Миний охин ерөөсөө шуналтай хүн биш ээ. Наа чи хэрэгцээ гэдэг байгаа байхгүй намайг. Тэгэлгүй би шуналтай болцсон гэхээр мэдгүй миний хөвгтлөө шуналгүй. Ямар ч шуналгүй өстэй тийм айтайхан хүүхдээ. Тэгээд одоо би ийм ихээр наа чи зүгээр хэрэгцээ гэдэг. Гэтэ мэдгүй ямар ч тач тэгэл өөрийнхөө шуналтай заяа. За дарааж ах. Зоригтой хэлийгсдээ хэлж чаддаг байсан гинэ. Өсвөр наснда. Гү би бол хийжээ шүү дээ. Тийм. Хоёлаа яг ингээд интроверт, экстраверт бүр ингээд тулцсан хоёр төрлийн өөр хүмүүсээ байсан байгаа байхгүй юу? Би ер нь хийжээ юм бодсон. За. Сүүлийн үед жоохон том болоод хилдэг болсон. Тэгтээ жоохон бахад эднээс угаасаа миний хэлж байгаа юмыг ингэж нэг хүлээж авах хэмжээнд ч байгаагүй. Би хэлэхчгүй эднээс хэлэх юм бол намайг загнана гэхээс намайг миний хэлж байгаа юмыг ингээд ойлгохоор хүмүүс бол биш байсан болохоор би ер нь бол хэлдэггүйсэн. Хамт байгаа хүмүүсээс шалтгаалж л та тий. Би болохоор нөгөө манай гэрийнхний ер нь бодол хүүхэд гэж нэг яахгүйгээр яг адилхан ингэж харьцаж хүл манай одоо би ингээд эртнээс бие даасан мас юу ээж аав хүмүүжил амар байгаад байгаа байхгүй юу. Ерөөсө хүүхэд гэж ялахгүй багаас маа намайг хувь хүн гэдгээр мэдрүүлээ бие маань амар даалгацсан. Эрт тийш ажил хөөцөлдүүлэх гээд явууллаа ганцаар ингэ явуулчихдаг. Эртнээс ингээ өөр юм маань биеийг даалгаад ингээд яатсан. Тэгээ би бас багаас ингээ химээгээд үтцсэн болохоор миний үгийг нэг хүүхдээ үг гэж бодохгүй миний байр суурь тэнд амар юм чухал. Миний үг бол ингээд бас тэ нэг юм эсвэл дотроо тэд нар тэрийг хүүхэд гэж боддог байсан бахал та. Ямар тааш тийм юм надад үзүүлдэг байсан болохоор миний үг айгу чухал гэдэг байсан юм аа. Үгүй чухалч гэж тэ. Зөвөр нөө игнор. Миний гол нэг амар чухал биш байсан. Тэгтээ одоо ингээ хараад байхад одоо манай дүүнер муунарын хэлж байгаа үзэл бодол амар чухал болсон мөлий. Манай ээж амар анхаардаг. Би бол яг амар тийм байгаагүй. Тийм. Ингэсэн одоо ингээд би одоо жишээ нь таны эрэгтэйдүүд би одоо цагийг нөхцөн байгаа, хугацааг нөхцөн байгаа. Надад ингэж хэлсэн. Тэр надад юм зүг байна гэж таны ээж нэг тэгдэж шүү. Тийм. Манай дүүнэрийн юм уу амар чухал. Тэнгүүд би эсвэл ингээд ээжтэй өөрөө хилдэггүй байсан юм болов. Нөгөө зүгээр санаан зовооч энэ одоо миний л асуудал юм уу тийм. Нэг юм ярьдагчгүй ч юм уу. Тэгээ энийгээ хэлж хаас надад зөндөө өөр асуудал байдаг байсан юм а тэр үед. Тэгэл ер нь хэлдэггүйсэн шүү дээ. Тэр үед тэгэл хэлийгснээ ингээл ерөөсөө би хүн гомдчих болов айчих болов энэ эмзэг тосх болов тэгж болохгүй сэдв болов гэж бодохгүй хэлчихдэг. За одоо болохоор надад тэр зориг нь байгаа ч гэсэн миний яг энэ бодлоо төрүүлээ гараад ирчихдэг байхгүй. Яана ингээл л энэ хүн ингээ бодсож штэ гэмний цаадахын амар хардаг болцсон. Одоо хэлийг ивэл ингээл амар их юм байгаа юм. Үгүй эн чин гомдож ш. За заавал тийм байх албагүй ш. За заавал надад таалагдахын тулд би ингэж энд хэлэх албагүй ийм гэж боддог болцоод байхгүй. Тэр үед болохоор ямар ч шүүлтүргүйгээр зүгээр л уур үрсэн л бол зоригтойгоор зүгээр л хамаагүй. Зүгээр ингэж тэгэж тийм байсан.
Тийм. Нөгөө багш нарынхаа өдөөс хүртэл тийм байсан. Амар байсан. Би ингээд жоохон бахта ингээд бодлоо хилчих юм бол амар ааш муутай хүмүүсээр ингээд тойруулдаг гэсэн. Миний эргэн тойронд ааш муутай өөрснийхөө бодолд итгэцэн өөрснийгөө гэсэн зүгөө бодсон хүмүүс маш их хүмүүс байгаа. Угаасаа тэднүүст хилээд нэмэр авахгүй хилчих юм бол би өөрөө загнуулна гэдгийг мэддэг байсан болох тийм бас хилдэггүй байсан. Тэг чи ээж рүү гарч чи ингээд штэ. Хөрх юм уу ээжтэй л ирхэлэх юм да. Би бол ээжтэй ирхэлдэггүй би тойр бол хэрэлддэг байсан. Би өөр юм хурцааштай юм хүн яг ингээл зөрөгтэй шууд ээжүүдээс айхгүй амар хэрэлдэнэ. Ээж зөрүүлээл наа хүүхдээ гэж хайрлахгүй амар хэрэлдэнэ. Тэгэл бит хоёр бол хэрэлддэг ээж ах хоёроосаа нэг тийм эрхэллэл намайг нэг танаа ээж бол ингээл миний ог ингээл үнсэл урал ам дээр үнсэл тийм шүү дээ. Манай ээжд хоёр тэгэж үзээгүй. Жохон бахад өдөр болгон үнсдэг ус шүү дээ. Өстө тийм байдгүй. Тийм. Үнсгүй өдөр бол ээж рүү. Өнөөдөр ингээ үнсэхгүй мөн. Үнсэлтэй гуйганаас. Тэгэл дүүтэй болоод үнсэлт гэж байх байсан шүү дээ. Хол амьдарч ижлээж анх удаа бүр надад хайртай шүү гэж хэлж үзсэн за. Тийм. Ер нь бид нар нэг тийм маш юм ямар хүмүүс гэх юм бэ нэг юм төмөр хүмүүсээ хадаа байхгүй бүгд нэг юм хувьдаа бие даасан нэг тийм гэсэн юмгүй нэг тийм юм сонирхол хүмүүс юм байна. Би ч тэгээд ээжтэйгээ шинээр том байхдаа танилцчихсэн хүн байгаад байгаа шүү дээ. Бас тийм. 9 настайдаа ээжтэйгээ танилцчих байгаа хгүй. Манай гэж ээж гэж ийм хүн байд юм байна гэлтэй л хэллээ. Би тэ ээж нэх амар олон жил ч ирхлэх хүн биш шүү дээ. Тэгэл 12 нас хүрэл болцсон юм биш лээ. 3 жил чамайг амар хайрлалтай шүү дээ. Айлын ганц ах юм шиг л хайрлалтай шүү дээ. Тэ надад бол амар шүү дээ. Тийм. Харин бид хоёр бие биендээ байж байгаа юм болж байгаа юм да байхгүйсэн бол өдөө барагч өдөө бараг танаа ээжийн чамаг гаргачихсан насан дээр ирчээ чи ээжтэй ингээд ирэхлээ явж байгаа гэж сайхан амар азтай. Оо миний олон дүүтэй болоод өстой нэрээ дүү охиноо чирлүүлсэн чинь. Би өөр нь анханасаа нэг л охин дүүтэй болъё л гэж гуйжсэн шүү дээ. Нэрээ үнэ. Тэгээ одоо саяны үйл явдал боллоо штэ. Амар нэг юм мэдэрлээ. Нар чи ингээл ихэс тавуулаа байсан, дөрвөлээ үлдсэн. Амар гоё юм, олуулаа юм амар гоё юм, хантай амар гоё явахгүй. Тэгээ ирээдүйд надаа ямар нэг юм тохиолдвол зунак манай дүү амар ганцаардах юм байна да гэж миний санаа бүр амар зовсон. Тийм болохоор ээж надад хэлдэг шл. Би ингэдэг. Би хоёрхан л хүүхэдтэй болно. Хоёрхан хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан байхгүй. Тэгсэн чи үгүй штэ минь охин. Олон хүүхэдтэй харж байгаа штэ. Нэг нь муу юм тохиолдоод нэг нь яачвал нөгөөх нь хэцүүд штэ гэдэг тандаа хэлдэг. Харин яг өдөр амар мэдрэл. Хэдий ойр байхгүй байгаа ч гэсэн ингээл сэтгэл санаагаар олуулаа хүмүүс ямар гоё юм бэ те. Йой тий нараа яасан үгүй биш ээ наад чи ярьж штэ олуулаа вэ гэдэг чинь тэгэл хаанаа санаа зовоол. Тэг ядаж тусалж чадахгүй байгаа ч гэсэндээ ингээл холоос ч гэсэн яаж байгаа сте. Тэгэл за дараагийнхан заяа ингэж байна. Ямтхар цэхэл зүр хүн л эхэлж надтай юм ярихгүй л ярьдаггүй байсан. Яг тийм биш би бүр нэг юм бүр юм ямтхасан заяа хүн болгоно руу муухай арсан. Хоёлоо сте. Харин хоёул үнэхээр өөр хүн бэ. Би ч юм уу сайхан очиад сайн байна юу байна. Би өөрөө надаас бүр манай ээжийн ажлыгч гуйжсэн шүү дээ. Гуйжсэн ч гэж хэлжсэн заяа. Ихчээнд үү ядаж хүмүүстэй сайн байна уу гэж мэдлэлчи хэлцгээс өмнө гэж. Шууд ээж ажил дээр орол бүгднэрөө муухаар л хүүгийн намуунаа сайн уу нөхөр сайн. Яа. Бүр ийм заяа. Тэгэл одоо найзуудтай одоо таарлаа гэж тэ тэгээ шууд ингээл манай нэг эрэгтэй найзтайгаа явжсэн чинь тэдний эмэгтэй найзууд нь таардаг хгүй тэгсэн чинь шууд хатаа ёо яаж байгаа гэж айгуул чи муухай хараад энэ охтууд амар зодоо чамайг зодчин ёо гэсэн хэлсэн. Тэгэл тэгээ бүр нэг юм цэхэлцэж муухай харцаасаа олж олон хэцүү зүйлстэй би тулгарч исэн бүр юм амар цэхэлзүр. Тэгэл одоо л би юм амар яриаөрөөтэй ингээл хүмүүс тэр ч л сайн юм байна шүү тийм биш шүү дээ гэл юм ярихгүй л. Бүр амар байсан. Би одоо тийм биш үлцээд байгаа болох хэвээр. Жохон бахтаа бол сайн байна гэстэй нам бараг надтай юм тоож ярихгүй байхад би очиод сайх тэгсэн ш амар жилжээс. Одоо тийм биш болцоо. Тэгээ таарлаа таньдаг үнтэйгээ угаасаа монгол үнтэй та гадаа таарлт бол мэдлэн. Тэгэл
Надаа одоо ингээд жоохон төвөгшөөгöd байгаа юм. Хүнтэй таралдаал, юмэр зогсоол. Одоо яг ингээд хаяг дургуун өмнөтэйгээ таарахаар миний тэр өмнөх зам маань Би бол амар дургуун сэтэрч өмнөтэйгээ гарч таарвал- ирдэг за бүр. Харсан ч хараагүй юм шиг. Өө явчихсан шүү дээ. Даалстай амар хаална шүү дээ. За дараа нь штэ тийм дүрс хийсэн ууртай амаа татаж чаддаггүй гэдгийг ярьсан байсан юм байна. За энэ бас амар чухал. Утасны донгүй байсан. Тийм үү? Тийм би утасны донгүй байсан. Надад чөлөө цаг за баг гардаггүй. Гарангуута одоо надад чөлөө цаг гарахгүй байсан ч би баг чөлөө цаг гаргах чиж утас орлохыг сонгож байгаа байхгүй юу. Тэнгүү тэр үед би жоохон гарсан чөлөө цагта би өөрийгөө амар хөвчүүлж өнгөрөөд байсан. Дандаа дасгал хийдэг байсан. Гэртээ байсан ч амар хүчтэй ингээл өдөржин байлааттай ч юм уу болволтой. Дасгалтай ижиж оройроод би заавал дасгал хийдэг байсан заяа. Тэгэл эсвэл зураг зураал эсвэл буужа муужа тэмдэглэл амар хөтэлдэг байсан шүү дээ. Тэгэл ном уншаал, номын тэмдэглэл хөтлөөл тэгэл ингээд тийм амар утасны дон ер нь байхгүй байдаг байсан. Надад бол амар байсан. Одоо Амар. Ягаад гэвэл би чи тэгэл өдөржингөө дүүнэрээ хараад хоолунд хийгээл за би ч хоолунд хийдэггүй юм л та. Гэрээ цэвэрлээл тэрний цаг энэний цаг ингэж яваал дандаа нэг өөрийнхөө дургуй юмыг хийдэг байсан. Тэгэл нэг жоохон л цаг гарвал би уцаад сонгоо. чи ингээд одоо чиний тэр үед нь штэ яг чиний өөртөө зарцуулдаг цаг ерөөсөө байдгүйсэн аахгүй дандаа хүүхд хараад өнгөрөөцсөн эсвэл хэн нэгний орчуулганд яваад өнгөрөөцсөн ингээд чамд тэгэд өөрийгөө хөгжүүлэх цаг ерөөсөө байхгүй гэдэг байсан аахгүй тэнгууд надаарангууд би амар завгүй байсан гэж байгаа боловч бүгд яг өөртөө зарцуулсан миний өөрийн цаг байсан аахгүй одоо хүүхд арга зовлон байгаагүй манай дүү бол тэгэл өөрөө өссөн ерөөсөө тийм би дүү мөг арч зурж байгаагүй тэгэл ерөөсөө л би миний өсвөр нас өөрийнхөө төлөө л хийж өнгөрсөн. Яг энэ ярианаас би сая тэгж ойлголоо. Өөртөө л зарч одоо юу гэж ойлгож байна уу? Өөрийнхөө төлөө зарцуулсан цагнууд байсан байж өнгөрсөн юм байна гэх юм уу? Тэнгүү чиний болохоор хөрх яг ингээд бусдад зарцуулагдаад өнгөрчих. Яа яг тэр үе яг өсвөр насны үед би амар орчуулга хийдэг байсан юм аа. Бүр яг нэг амар бүр залхахтал. Орчуулга өөрөө бас чадахгүй байгаа шүү дээ. Би бас дөнгөж бас ингээ Франц хэл сураал ингээл бас өөрөө чадахгүй байгаа тэр хүмүүс ингээл ингэж хэлээч чи тэгж хэлээс наа чи ойлгохгүй шүү дээ. Чи ойлгохтойх шиг хэлээч чанга хэлээч наа чи чамаас сонсохгүй энтэй тий ёо хэцүү юм бэ. Тий. Тэгэл тэнгууд нүл стресс. Тэгснээ хүмүүс ингээ надаас асуухгүй. Ингээд өгөөч завтай байна уу тгийл та болж гин үү? Гуйж тэгээд асуухгүй. Наадах жагсууд би миний бүр амар уурчихсан ш. Таашин чамаас юм гуйх чиж чи цавтай юу гэж асуухгүйгээр шууд гэрэж байгаадаа ирсэн. Ингээд чи ажилтайхан чамаагүй маргааш орчуулгатай. Маргааш өстой ийм цагтай байна. Тийм байна гэж цагаа хэлчихэд за яг маргааш очиод авъя. Би энд чинь зөвшөөрөх хэрэгтэй ш. Харин тийм. Би энд чинь за явъя гэж хэлэх хэрэгтэй ш. Тэгэхээр яг тэр үед ингээл тэр хүмүүс яг чи ерөөс чамаг ерөөсөн хөв хүн гэж ерөөсө боддоггүй байсан байгаа. Тэгвэл миний бодлыг өгснийх нь сонсгов тийм. Тийм аа. Тэгэл яг нөгөө нэг зүгээр л чөлөөт цаг гарах юм бол зүгээр л одоо тэр үед дуртай юм яг хууц үзэж бичлэг үзэж тэгэл нэгч чөлөөт цаг гардггүй тэгэл тийм байсан юм байна. Тэгэхээр хоёлыг яг үнэхээр нэр хоёлыг өсвөр нас хоёлыг хөв хүмүүс нэр яалтчих ингээд амар өөр байгаа шүү дээ. Харин тэгээ ийм ажиж угаасаа найзлалт юм биш хүмүүсээ нэг нэмэгт хасах байж иж нөгөө нэг сүүлийн дрил яваад байгаа шүү дээ. Нөгөө нэг fuck you гэж дараас no гэдэг чи яг no гэдэг. Тэгэхгүй хоёлаа асаад байвал хоёлаа алсан юм шүү тий. За өөр хүн дэмзэх тусгал уу гэж боддгоо байсан гэдгийг ярьсан байна. Жижиг юмыг хүн дээр үлээж авдгийг ярьсан байна. Амар ургуулж боддог байсан гинэ. Үнэ. Нэг амар ургуулж боддог. Би бүр ингээ шүн мөн унтахынхаа өмнө бүр кино зохиол боддог байсан шүү дээ. Одоо ч яг хэвээр л дээ. Гэхдээ тэр үед хитрхи ингээд биелэхгүй юм хамаагүй ингээд амар ургуулж боддог мөрөөдөмтгий нэг тийм байсан аахгүй. Тэгээ одоо болохоор ургуулж боддог ч гэсэн тэр үеиг бодвол амар амьдралтай ургуулж боддог гэх юм уу. Тэр үед хизээч биелэхгүй юм ургуулж бодоол. Одоо бол тийм өөрөөр ургуулж боддог байсан байна. Чинийх бол чи ургуулж боддог байсан, одоо ургуулж боддог байсан. Тэгсэн би бол дээр үе юу ч боддог байсан. Хүмүүс ийл сонсгоос амар их юм бодоо өстой толгой өвдөө өстой тэгээд ингээд байна өстой. Тэнгууд юу боддیں۔ Таанаас одоо
Яг анх дэм хөхтэй ажиллаж илаа. Юу бодогдтiin би бол ингээл зүгээр л бэж идэв шүү дээ. Юм боддоггүй шүү дээ. Ялгс одоо л амар бодноо. Дүрс мөрстэй нь сайхан бодно шүү ёо. Тий. Сүүлийн үед би манифест одоо шинжлэх ухаан ч юм уу мэдгүй тэр зүйлийг ойлгох гэж амар хичээж би амар судалж байгаа. Тэгээ бодлоо тэр ургуулж бодож байгаагаа амар хянж ингэж яах гэж амар хичээж байгаа. Контролдох гэж хичээж байгаа тийм. За энэ ч одоо 56 минут болчихлоо. Арай урт болчих юм байна. Үргэлжлүүлээ яриад их юм бол. За. Тэгэхээр одоо миний өсвөр наснаас харин өсвөр нас гэд би түрүү яг амар бодож ирсэн аахгүй. Тэрийгээ дааж марцчихлаа. Тэгэхээр ингэж бодлоо би. За. Ер нь бол дөнгөж яг амьдралыг ойлгож эхэлж байгаа үе нагаад байгаа байхгүй юу? Ойлгож эхэлж ойлгохыг хичээж байгаа үе дээрээ санчлаа. Ааха. байгаад сэтгэл хөдлөлт маш хурдан яг нэг юм одоо яг л ингээм амьдрал эхлэх гээд байна гэдэг ер нь бол нэг юм яарсан тэгээд анхаарлын төвд орох гэж ер нь чухал хувь хүн шүү гэдгээ мэдэрх гэж амар тийм юм хичээдэг байсан юм шиг байна. Тэг ямар ч тач өсвөр насны би одоогийн би бол хоёр өөр хүн шиг маш өөр хүмүүс болсон байна. Тэгээд би бас энэ подкастыг хийх болсон нөгөө шалтгаан нь бас юу байсан. Одоо ингээд өсвөр насндаа би ирээдүйд амьдрах ингээл амьдралаа мөрөөдөж байгаа шүү дээ. Тэгээд сая ингээд харсан чинь яг тэгж боддог амьдралаараа амьдарч байгаагаа би анзаараад хараад тэгээ баярлаад уйлаад тэгээд бас энэ подкастыг хийх болсон юм байна. Тэр үед амар олон хэцүү зүйлс туулаад амар шантарч исэн ч гэсэн тэр болгоныг даваад гарцсан, туулцсан. Одоо яг тэр мөрөөдлийнхаа амьдралаар амьдарч байгаа маань амар гоё юм. Тийм ээ. Миний мөрөөдлийг хамтдаа бүтээлсэн. Гоё юм. Тийм. Одоо л амьдрал сайхан. Илүү сайхан болж болно. Одоо тий илүү сайхан болно. Иннээс муу энэж байх тий. Тийм ээ манайхаа. Би бол жоохон мэснасаа өөр хүн үү гэвэл үгүй. Гэтэ илүү дээр болсон. Дээр хувилбар. Надаа дээрдсэн зүйлч бариг байгаа юм. Бэж л таарна штэ. Зөвхөн хэмж байгаа. Ямар жоохон баг дээрээ байгаад хэлтэв штэ. Тэгтээ ер нь жоохон сул болсон байж магадгүй л өсвөр насны үрс. Яг хөө тэр мэдээж том болж байгаа болохоор нөгөө ухаа суугаад одоо миний гомдоочгүй гिचгүүдчихгүй амьдралд бол буур суурьтай хандах тийм ухаанууд бол мэдээж суралцсан. Тэгтээ яг хувь хүн менталити одоо нэг тийм нийтлэр бол өсвөр наснаасаа би сул хүн болсон байна. Тэг ер нь маш л өөр хүн болж би. Тийм. Бүх зүйлээрээ матчурын ингэ болж байгаа байхгүй. Одоо жоохон амьдралд арай нухлагдчихжээ. Амьдралд арай нухлагдаад одоо тэр үед өөрийнхөө таалагддаг зүйлсийг хийхэд ядагс бол амьдралын төлөө би амьдраад өдөр хоногийг өнгөрөөгд болохгүй амьдрал. Одоо л тэр үе шиг тийм. Гэхдээ тэгээ цаг зав гарсан ч утсандаа өнгөрөөгд байна. За мэдхгүй. За нэг тиймэрхүү. Яриал ах юм байна энэ сэдвэр. Тийм байна. Одоо сонин сайхны хальт ярих уу? Хальт яриж жоохон л ярьчээ. За угаасаа сая хийх гуйхта төрс өдөр болсон. Шалгалт. Эхний төрс өдөр болсон. Минийх арай болоогүй байна. Миний төрс өдөр болсон. Манайха хэдэн чинээ жилийн дараа өглөөний 7 болтол шоудаж үзлээ манайха. Амар юм. Тэгээд ханаад хүртлээ даацтай шоудсан мэлээ. Ханаад хүрээд би сая 2 хоног болорлоо шүү. Тэгтээ гайгүй. Амар жаргалтай өвдсөн. Гоё гарсан. Эсвэл гоё гарсан. Тэгээд цаг амар хурдан явцсан. 7 болж байгаа гэж юусоо бодоогүй амар хурдан явцсан. Гэртээ ярьсан чинь шувууны шувууж иргэж бүр өглөөгөр баарнаас гараад ирсэн чи гэгээ орсон байх. Би бүр шок. Oh my god. Юу шувуу мууж иргээд гэгээ ороод яана булонжи орж талхавж идэх үү юу өглөөний цай авах уу? Тий. Тэгээд амар
Уянгаа өрх маргааш нь чичтэй тэгээд ажилттай тэгээ ажилттай байсан. Тэгээд 2 цаг унтчаа явсан. Тэгээ би унтаа 5-аас ирсэн цаа. Амар гоё унт тийм. Үгүй хамгийн амар нь чамааг унтуулчаад би ингээд шууд унтааг байгаа. Харин би ч за би унтлаа гэд унтаад өгч байгаа байхгүй. Тэгэхгүй л юм ажилтаа яа. Йоо би тэгээд амар зовсон шүү дээ. Хөл мүл ажиллахгүй заяа. Гацаж мацаад. Гацаад яг ингэ авирах гэхээр гацаад авир юу гэсэн. Эхний дөө. Хачи хідэн цаг унтсан. 3 цаг л унтсан юм шиг. Макс нь 3 цаг. Тэгээд 7-оос 10 бүр манай дахиад нэг нэз бид 3 миний орон дээр унтсан ирнэ. Ямар ч юм асуудал хоёр намайг тэр хөлцөж унтж байгааг мэдсэн үү? Ингээ харсан чи бүйдэн дээр нэг өөр хүн, миний орон дээр нэг хоёр өөр хүн. Надад унтах зай байдгүй шүү. Тэгэхээр нь тэгээд хөл рүү ч ороод айгүй өөр хүнсэн шүү дээ. Тэгсэн мэл. Йоо. Нөгөө нэз гарсан чөлөөнийг. Инээдтэй харагдаад ёо. Би ингээд та хоёрыг боссон мэдээл та хоёр юм ярьж сууж Монгол лээсэн шүү дээ. Би уг ингээд тархиндаа та хоёрт юм яриад байгаа байхгүй юу? Ерөөсөө ярихдаггүй босгоос ирэхгүй та хоёрыг гой мэдчихэд яваач маваач гэж хэлмээр байгаа байхгүй юу? Үнэхээр амнаас нэг. Тэ амар гоё ерөөсөө шартаагүй шүү дээ. Тэгсэн үү? Би бас гайгүйсэн шартаагүй. Би тэгээд арай жоохон төрүүлцэрчээд бас төрүүлж гараад жоохон алхсан. Тэгээд дараа нь метрон суусан. Жоохон алхачул жоохон ирүүлчих юм байна гэж бодсон. Тэр хэдүүлээ тэндээс ийшээ алхсан шүү дээ. Тэр амар гоё юу болсон юм шүү. Манай найз амар хэцүү байсан. Гутлан сугараад ёо энэс та тамдаад байна. Тэгээд миний төрсөн өдрөөр амар олон хоног үргэлжлээ ёо. Нээд ялаа. Тэгэл бид хоёр нэг пас хийдэл нэг сайхан уулзаж аваад нэг хэд хоног холбоо молбоо байхгүй тасрааски. Одоо нэг хоёр дунд нь нэг жоохон холбоотой барыг би байхгүй юм шиг амьдэрдэж шít. Яах байнга угсаа өдөр болгоо. Чиний амьдралд намайг тэгэж өдөр болгоо багтаах цаг байхгүй байгаа юм. Би яах вэ тэрийг хүсэж ин л та. Ваа энэ цэцэгстэй ямар гоё. Харин тийм байгаа. Тэгтээ ингээд миний цэцэг өстэй бүр ямар гоё байгаа даа. Тэгтээ тэгэхэд чиний амьдрал тэгэж түүх болмооргүй байгаа байхгүй би ингээд арай гэж цагийн өөр хэцүү ядчих яхад нэг зүгээр шүү дээ. Тэгтээ бид яг нэг юм амар сайхан уулзаж аваад нэг хэд хоног чанартай уулзраггүй яагаад буцаж ингээд угсаал найз амьдрал тийм л байдаг шүү дээ. Муу зүйл огт биш. Тэгээ байжсэн чи энд бас жоохон асуудал гарсан. Тэгтээ яг асуудал гарсан. Баларлаач цандарлаа шүү дээ. Йоо манайхаа бүр ёо хороогийн мөхсөг үзэж шүү дээ. Энэлэг домлохын асуудал ихтэй л байна. Биеэсээ бодорой. Бие бодорой. Бие ярилцгаа. Бүгд нөгөө нэг урт шинжилгээ хийж аваад зүгээр би мие үзүүлцгээ тэгээд тамхи та нар татха бол кола молоо ууха бол ерөөсөө сахар махартай юм хэлхий бол ёо дэглэн барьцгаа юу бүгд эрүүл амьдрал бүгд одооноос маш ногоо могоо идээд эрүүл амьдрал би бол яах вэ гэж Тойр бол яах вэ би бол бүр яах вэ би өгөрсөн та нар эрүүл За одоо тэгээд хөөе хоёлаа чи одоо тэгээд яаж яах юм бэ? Одоо явлаа би явлаа. Гад энэ. Буцаад бит хоёр лонг дистанс боллоо. Тэгээд жоохон подкастныхаа учрыг олох гэж жоохон удахлах. Тэгтээ яах вэ хийхийг хичээнэ. Энэ подкастыг шууд ямар ч янзлж манзлахгүй шууд. За янзлах ах дундуур нь болохгүй мэрсэн чи янзлах ах. Өнөөдөртөө шууд цацснаа. Тэгээрээ би. Тэгээд гадаа гоё ах юм. Гоё юм. Чи явлаа юу идэм бэлээ тоног. Тэг би явах гэж байгаа шүү дээ. За юу их вэ? Гоё чимката террас руу. Падагш. За. Тэгээд бие бодцоогоороо тэгээд дараачийн удаа уулзъя. Тэгээд бит хоёр тэгээ уулын гоё юм бодсон станж тэгээд амждгүй мэн үү? Амьдралд хэцүү юм төлөвлөөгүй юмнууд их тохиолдож шүү. Тэмтэй бас юм амар шүү. Тийм ээ. За тэгээд дараа нь уулзцгаая. За. Love you. Баяртай. Бисүү. Бисүү.